Галзуу анимашн сувагтан тавтай морил. За энэ удаад баруун та нартай 2021 онд гарч байсан New Gods Ninja Reborn. За энэ галзуу анимашныг ярьж өгөхөөр сонголоо. Өмнө баруун Ninja-гийн 2 анги ярьж байсан шүү дээ. Тэгэхээр ийм нэртэй одоо анимашн байдаг юм байна. Тэгэхээр Ninja-тайгаа холбоотой байна уу юу хэдүүлээ одоо олж мэдцгээе гэж. За энэ галзуу анимашныг борон Channel технологиор тэргүүлэгч 80 жилийн түүхт мах Impex хувьцаат компанитай хамтран хүргэж байна. Та нар маань тэгээд лайкаар бомбогдоод өгөөрэй гэж. Ингээд энэ галзуу анимашнаа хэдүүлээ сонирхцгоё. Занийг охин хүмүүсийн дундуур зүтгэж гүйсээр хотын дундуур үргэлжилж байгаа мотоциклийн уралдааныг шимтэж үзэж байгаагаар энэ галзуу анимашн маань эхэлнэ. Хатуу ширүүн өрсөлдөөн бүхий тэрхүү уралдааны шилдэг уралдаанчийг Ли Юншан гинэ. За ингээд эцсийн мөчид Ли Юншан уралдаанд төрүүлж бооцооны мөнгийг авч чадлаа. Харин уралдааныг үзэхээр гүйж байсан тэр охин Юншаны багын найз нь байж таарлаа. Төрсөн дүүгээс нь өөрсдөө тэрнийг Каша гинэ. Каша тэрнийг сайн дач биш хамт уралдаж байсан нэг бүсгүйд таалагдах гэж тийм эрсдэлтэй үсрэлтийг хийсэн гэж бодож байгаагаа хэлсэнд Юншан үгүй би төрүүлэхийг л хамгийн ихэр хүссэн гэж мэлцэн. Тэгсэн дэдний урд 2 дугаар байранд орсон цагаан хувцастай уралдаанч бүсгүй ирж зогсоод бензин авна. Тэрний харсан Юншан явж очиод яриа хөдлөө. За тэгээд нэрийг нь асуусанд цаадах нь жижигхэн найз охин чинь дургу байгаа юм биш үү? Гэжхэд давхад явчихна. 3000 жилийн тэртет бурхад дэлхийг бүхэлд нь эрхшээхийн тулд өөр хоорондоо тэмцэлдэж эннээс болоод дэлхий дээр эмх замбраагүй газар авчээ. Улмаар дэлхийд цоош нь дэг журам тогтсон байна. Донг Хай гэх нийслэл хотыг Дэ Ли Сон Шун гэх дөрвөн овог хувааж эзэмших болж. Тэдний дундаас Дэ овгийнхан хамгийн хүчрэх нь байлаа. Гэвч сүүлийн үед Дон Хай хот цэвэр усны хомсдолд ороод цэвэр ус алч шиг үнэлэгдэх болсон байж. Хотын захиргаанаас иргэдтэй усыг маш багаар олгох болжээ. Бас усыг хууль бусаар тээвэрлэхийг хориглосон тусгай товчоо хүртэл байгуулагдсан байна. Дүрс солигдоход Тайгер хочтой нэг хүү гудамжаар наас цааш гүйж шинэхэн сонин зарж байна. Хотын иргэд бүгдээрээ хүүг таньж сонин худалдаж авцгаана. Тэр удаагийн мэдээний гол сэдэв хотын усны нөөц түүхэн доод хэмжээнд хүрсэн тухай мэдээ байлаа. За тэгсэн 6 хочтой нэг залуу цавтай бензин бариад хаа нэг тийшээ зөөж байна. Тэгээд тэр явсаар Юншаны мотоцикл застаг засварын газарт ирлээ. Тэнд Юншанаас гадна өөр бусад моточид ч байна. Ярианаас нь үзвэл тэд ямар нэг зүйлийг хууль бусаар тээвэрлдэг бүлэглэл болж таарна. Ингээд тэдний босс багийнхандаа тээвэрлэх зүйлсийг нь тарааж өгөхдөө Юншанд хамгийн эмзэг бараага даатглаа. За тэгээд Юншан өөрийн амьдардаг дүүргээс гарч өөр дүүргээр дайраад хотоос гарна. Тэнд амьдардаг хүмүүсийн амьдрал ахуй эдэлж хэрглэж байгаа бүхэн тэрний амьдардаг дүүргээс тис өөр байдаг. Тэнд усны хомсдол гэсэн ойлголт байхгүй байсан бол тэдний дүүрэгт мөнгө байсан ч ус олдохгүй болоод байлаа. Юншан хотоос гарч нэг хоолойг нээж авчирсан бараагаа өгөөд зөрүүлээд өөр бараа аваад буцаад хөдөлдөг. Тэгэд сэмхэн явсаар Дэвгийнхний мэдэлд байдаг усны үйлдвэрийн гадаа очиод хот руу ус нийлүүлдэг шугамны даралд тогтворжуулах хавгалгийг олсоор оосрлож мотоциклороо тас татаад давгсанд хотын ус нийлүүлэх хоолойноос хяналтгүйгээр ус олгойдож эхэлнэ. Ингээд баярлсан хотын иргэд хүсснээрээ устай болцгоолоо. Маргааш нь Юншан уламжлал ёсороо бүлэглэл дээрээ иртэл тэнд нэг тортой муурын зулцаг байсанд Юншан муурын зулцгийг хүргэж өгөхөр болно. Хүргэж өгөх хаяг нь буруу байлаа. Тэгэхээр Юншан муурын зулцгийг тавиад явуулдаг. Гэвч муурын зулцаг өөрийг нь дагаад авсан учраас өрөвдөд өөрөө тэжээхэр болно. Юншан тэндээсээ хөдөлж аз жаргалын ордон гих цэнгэний газрын гадаа очлоо. Учир нь тэрний багийн найз Кашан тэнд гоцлол дуучнаар ажилладаг байна. Каша охиныг ажлаа тараад гарч ирэхэд ах нь тэрэнд муурын зулцаг авчирсанд хөлн газар хүрэхгүй баярлж байна. Тэгээд Юншан дүүгээс унтлаад гэрлүүгээ явна. Дүрс солигдоход хотын өөр нэг хэсэгт хэсэг хүмүүс барилгын талбайд ирж байна. Тэд хотын тэр хэсэгт 20 давхар байшин барихаар төлөвлөж байгаа талаараа ярилццгаана.
Тэд бол хотыг хэрэгшээлдээ оруулсан Дэ Авгийн удирдагчийн хүү Аав Бин болоод тэрний туслахуд байлаа. Аав минь хүмүүсийг хэтэрхий тухтай байлгаж болохгүй гэж загтаг. Гэдсэн цадаад ирэхээр л хүмүүс янз бүрийн юм сэтгэхэд эхэлдэг. Хүмүүсийн хэрэгцээг удирдах угаад цагт хүмүүсийг удирдахад амархан байна. Усыг захирч угаавг донхой хотыг захирах болно. За ингэж ярилцаад машиндаа суух гэж байтал Юншан Каша хоёр ирээд зам хөндлөсөж машинуудад тулаад зогслоо. Сайхан мото байна. Сайхан машин байна. Болгоомжтой. Наадхыг чинь аав Дэ Авгийн удирдагч шүү. Мэднэ. Хөөе дүү. Наад мотогоо манай босст зарчих. Үнэ хэл. Мөнгийг нөгнө. Тэгсэн энэ үеэр зам нээгдсэнд мань хоёрч харавсан сум шиг л алга боллоо. Тэдний гэртээ ирэхэд радиогоор хотын усны хангамжийн шугамыг эвдсэн хүнийг эрен сурвалжилж байгаа талаар тасралтгүй мэдээлж байна. Тэр нөхрийн хорлон сүйтгэх ажиллагаанаас болоод Дэ Авгийнхан 4 хоногийн турш хот руу ус нийлүүлэхгүй байхаар болсон байжээ. Үүнд нь Юншаны аав дургүй байлаа. Энээс гадна тэрнийг хууль бусаар бараа тээвэрлэдэгт нь дургүй байдг нь илэрхий. Энийг нь мэддэг Юншан ч аавдаа дургуцаж гэрээсээ гараад явдаг. Тэрнийг гэрээсээ гарч ирэхэд Каша ирээд тайвшруулах гэж оролдоно. Чамд ядаж аав ах хоёр ч байна. Манай гэр бүлийнхэн амьд мэнд байсан ч болоосай. Тэгвэл намайг өдөр бүр загнасан ч би тоохгүй. Кашагийн зөв шүү. Аавыг чи мэдэн штэ. Тийм болохоор битгий тоо. Нэрээ Дэ Авгийнхан тээвэрлэгчийг хатуу мөрдөж мөчгөж байгаа. Тийм болохоор болгоомжтой байгаарай. Чи ингэж явахаар ер нь товчоонд ажилд орвол яасан. Энэ яриа таалагдаагүй учраас Юншан Кашаг сундлаад явлаа. Тэр хоёрыг давхиж явтал хэн нэгэн дагаж эхлэхийг Юншан анзаарна. Тэгсэн тэрнийг нэг галт тэрэгний гарам дээр баахан хүмүүс бүслээд авдаг. Наад моточ нь таалагдаад байна гэж хэлсэн байхаа. Надад ч бас таалагддаг л юм. Надад ямар нэг юм таалагдвал би авчихдаг. Тэгвэл энэ удаад чадахгүй нэ. Тэгэд Юншан ухс хийж өөрийг нь бүсэлсэн мотоциклчдыг мөргөж унгаад замыг нь хааж үсэн галт тэрэгний дээгүр харайсанд Аав Бин болоод залуус нь хойноос нь улаан галзуу хөөцгөн. Юншан ур чадвараар илүү учраас Аав Бинийг онхолдуулаад тэндээс явах гэсэн чи гэнэт нэг мөсөн худаг нисж ирээд тэрнийг онлоо. Тэгсэн Аав Биний араас авраг том мөсөн баатар гарч ирээд мөсөн худахаар Юншаныг нээвцүүлбэн. Каша одоо яаж вэ навш минь? Эвтэйхэн ярьж угаад үгэнд орчихгүй дээ. Надад юм таалагдвал би зүгээр л авчихдгийг гэж хэлээ үстэ. Ингээд Аав Би мотоцикл дээр байсан муурын цулцгийг барьж аваад мөсөөр нэвцүүлбэж алаад мотоциклыг нь аваад явлаа. Ухаангүй хэвтэж байсан Юншаны нүднээс гал асах шиг болно. Гайхсан Аав Бинийг эргээд хартал бүх биеэс нь гал дүрлцсэн Юншан босоод ирлээ. Тэгээд Аав Бинийг цогсонд тэр арайхийн хамгаалж амжина. Байдал буруугаар эргэж байгааг ойлгосон Аав Би ч залуусаа дагуулад зугтана. Тэдний явсны дараа Юншаныг ухаан алдаад унссанд нэг хүн холоос хараа зогсож байна. Харин гэртээ ирсэн Аав Биний түлэгдсэн арсны цаанаас луугийн хайрс харагдана. Тэгээд тэр мөстэй ваанд ороод шархаа эдгэх гэсэн ч болдгүй. Энэ үеэр туслах нь хэн нэгэнтэй утсаар ярьж байна. Би тэр мөн гэж бодож байна. Тийм ээ. Олон жил өнгөрсөн. Тийм ээ. Галан хаан боссон. Хэрвээ тэр мөн бол хүүчин аюулд орлоо гэж би бодож байна. Маргааш нь Юншаныг цочоод сэрэхэд тэрнийг хэн нэгэн эмнэлэг тавьчирсан байлаа. Тэгсэн тэрний эмнэлгийн ээлжийн эмч нь өмнө нь тэрнтэй уралдаж байсан бүсгүй байж таарлаа. Намайг Соо Жүнзүү гэдэг. Нэг хачин хүн урьдчим чамайг авчираад явсан. Би ээлжтэй байж таарсан болохоор чамайг эмчилж таарлаа. Хөөе, чи хөдөлж болохгүй. Юу вэ? Шарх чинь идэгчгсэн байна штэ. Тэгсэн гинт Юншаны толгойн эргэж энд тэнд болж байгаа хүмүүсийн үйл хөдлөлүүдийг наривчлалтайгаар мэдэрч эхэллээ. Тэгээд Кашаг санж Кашагийн хэвтэж байгаа өрөөнд ирсэнд Каша ухаан ороогүй байснаас гадна эмчнэр тэрний нэг хөлийг тайрсан байлаа. Уучлаарай. Бидэнд хөлийг нь тарихаас өөр арга байсангүй. Одоо ч гэмтэл нь амь насанд нь аюултай хിവэрэ байгаа. Уралсан Юншаныг тэндээс гарч ирсэнд ах нь ирээд тэрнийг гайгүй байгаад нь санаа намарлаа. Тэгсэн тэдэн дээр харангийн машинууд ирж баахан залуус ирээд зогслоо. Араас нь алтан лууны логотой хар машинаас Дэ Авгийн босс Ао Гуан гараад ирнэ. Хүүгийнхээ өмнөөс уучлалгүй.
Залуу хүмүүс бодлогогүй үйлдэл гаргах нь бий. Хүүгийн маань мунхаг үйлдэлийг өршөө хийх хүсье. Чамайг хохироосонд хүлцэл өчөөд мотоциклэгч нь буцааж өгье. Би харамсаж байгаагаа илэрхийлээд багахан бэлэг өгье. Уучлал гуйж байгааг минь хүлээн авч энэ хэргийг болоогүй гэж бодохыг хүсье. Тэгсэн Юншаны ах баярлж Агуаны туслахын нэрийн хуудсыг авах гэсэн ч Юншан уурлаад нэрийн хуудсыг нь цохилоо. Уучлал гуйх гинэ. Тэгвэл хүүгийнхээ нэг хөлийг авчраад уучлал гуй. Тэгээд тэр мотоциклдээ суугаад тэндээс явлаа. Сандарсан ах нь уучлал гуйгаад хойноос нь явна. Босоо. Тэр үнэхээр мөн болов. Ямар нэг онцгой хүчтэй болсон жирийн хүн биш л бол. Тэр гарцаагүй мөн. Дахиж төрөх бүрт нь адилхан болж явах юм. Яагаад тэр юм болоо? Тэнгэрийн тааллыг яалтай. Цикл болгонд л адилхан давтагдах юм. Тэрнийг бүх хүчээ эзэмшиж сурахаас өмнө яаралтай зүйл дуусах. Өмнө нь хийж ирсэн шиг. Төлөвлөгөө аль хэдийн бэлэн болсон. Энэ үеэр ах нь Юншаныг гүйцэж ирээд Агуан боссын өгсөн алтыг авах ёстой гэж ятгана. Тэр алтаар Кашаг насан туршид нь жаргалтай амьдруулж чадна гэж ах нь бодж байсан бол Юншан үхсэн ч тэр алтыг авахгүй гэж зүтгэлээ. Тэгээд тэднийг маргаж байтал нэг том машин ирээд Юншаны ахын машиныг замаас гартал мөргөтгөнө. Үүнтэй зэрэгцээд ташууртай мотоциклтай хүн ирж Юншан руу дайрсанд Юншанч замаас гараад зогтана. Мань нөхрийг мотоциклоос унаад үндийж ирэхэд нөгөө ташууртай мотоциклчин хажууд нь зогссонд тэр нь жирийн хүн биш харин олон тэмтрүүлтэй далайн залхах шиг биетэй эмэгтэй байсанд Юншан гайхна. Тэгээд тэр тэмтрүүлээрээ ороож аваад хүзүүрүүн тусгай хатгуураар хатгасанд Юншан хөдөлж чадахгүй боллоо. За тэгсэн нөгөө том машинаас аврах том төмөр робот шиг хүн гараад ирлээ. Тэгээд тэр гартаа барьсан гинжтэй мунаараа Юншаныг цохих тэр мөчөд Юншан чангаар хашгирсанд биенээс нь гал дүрлзэж нөгөө хүн холоо шидэгддэг. Бас тэрнийг тэмтрүүлээрээ ороосон эмэгтэйч түлэгдээд газар тунлаа. Гал нь унсан Юншаны газар тунаад үндийтэл нөгөө төмөр хүний дуулга нь унсанд тэр нь хүн биш далайн мангас шиг амьтан байна. Тэгээд тэр Юншан руу дайрна. Тэгснэг хачин багтай хүн урдуур нь орж хамгаалаад гартаа барьсан шор шиг төмрөө шидсэнд нөгөө мангасч тэр дороо үхэтхийн хунлаа. Би ч шарсан загасны үнэрт дуртай шүү. Эднэр юу хүмүүс вэ? Чи хэн бэ? Нээж. Чи дандаа л мартаж байх юм да. Хэн гинэ? Нээж. Хоёулаа эртний танилуд шүү дээ. За дараа уулзъя. Тэгэд Юншан ухаан алдсан ахыгаа тэврээд эргээд эмлэг дээр ирлээ. Эмчнэр ахыг нь аваад явхад Юншаны ухаан санаа дахиад хэсэг балдартснаа гайгүй боллоо. Агуан өөрийнх нь илгээсэн чөтгөрүүд Юншаныг ялж чадаагүй тухай мэдээ авсан ч гайхгүй байна. Аава, би таны төлөө тэр новшиг устгаад өгье. Би энийг эхлүүлсэн. Би өөрөө дуусгая. Чи ялж чадна гинэ. Тэгэд түлэгдэж хорч исэн гараа харуулсанд аав бин цочирдлоо. Дорны тэнгисийн хаан луу би 3000 жилийн дараа бүрэн эдгэж чадаагүй байна. Тэрний хүч хэмжээлшгүй. Тэр бол өршөөлгүй, аимшигтай дайсан шүү. Тэр бурхад чөтгөр хөгшөд хүүхэд, эрэгтэй эмэгтэй ялгалгүй халдаг. Тэр төрсөн эцгэж юм чинээ бодлгүй халж чадна. Тэр бол Нээж. Энэгээр Юншан давхиж явсаар нэг үйлдвэрт ирсэнд тэнд нь баахан сармагчингууд нийлээд нөгөө далай мангасыг шарж байна. Чи яагаад намайг Нээжгээд байгаа юм? Чи хүүхэд байхдаа Нээж болон Луугийн хааны түүхийг сонсож байгаагүй мүү? Тэр Нээжаач нь чи шүү дээ. Дахин төрөх бүрдээ чи шин нэр, шин дүрээр ирдэг. Шин эцэг их, шин хамаатан садан гэдэл. Энэ удаад чи найз охинтой болж амжсан уу? Харин дэ ноён бол дорны тэнгисийг захирагч Луугийн хаан. Харин тэрний хүү 3 дугаар хунтайж бол тэр өнгөрөө новш аавбин. Энэгээр аавбин ч бас аавынхаа туслахаас өөрийнхөө өнгөрсөн түүхийг сонсож байна. Өмнө нь Нээж чамайг алж байсан учраас аав чинь бүх хүчээ ашиглаж чамд Луугийн төмөр нурууг бүтээж өгсөн. Тэгээд чамайг амьлуулсан чи өнгөрсөн хой санамжаа алдсан юм. 3000 жилийн тэртээд Луугийн дөрвөн хаан өөр хоорондоо тулалдахаа болж дөрвүүлэх хүчээ нэгтгэн Нээжийг дарж чадсан. Гэвч тэр үгсэн хойно
Тэрний сүнсний хэлтэрхий бидний занганаас мултарч зүгтаад энэ дэлхий дээр дахин төрс сургаа юм. Бүгд жин авгийнхныг нээжаг шорондо хорж байгаа гэж боддог. Гэвч жинхэнэ нээж ил явж байгаа. Тийм болохоор бид 3000 жилийн хотыг хамгаалж нээжтэй адил шинжийг агуулсан хүн бүрийг тухай бүрд нь алсаар ирсэн юм. Энэ удаагийн биежилт нь урд урдынхаас илүү хүчтэй юм байна. Тиймээс бид тэрнийг хэдэх өдөөхгүй байвал зохино. Хэдийгээр аавбын ууралж өшөөгөө авахыг хүссэн ч аав нь зөвшөөрсөнгүй. Өвөн дурам нь хуурсан аавбын гараад явна. Нээжийг ялахын тулд надад луугийн совд хэрэгтэй. Луугийн совдыг олохоос нааш би тэрнтэй тулж болохгүй. Тиймээс луугийн совдыг олох хүртэл тэрнийг устгаж чадах хэн нэгнийг олж хөлсөл. Өөрийгөө нээж болохыг мэдсэн Юншаныг явсны дараа луугийн хаан нөгөө багта хүн дээр ирээд 2 цүнх дүүрэн алт өгөхийг оролдоно. Чи намайг дахиад алаад өг гэж хүсэж байгаа юм уу? Хуучны найз минь. Өмнө нь чи ийм зүйл хийж байсан шүү дээ. Бидхий гайхаж байгаа дөр үзүүлээ. Тэр загсыг харин таних юм байна. Би барьж тэсэг юмаа уучлаарай. Ингээд энэ хотод надаас хямдхан ажиллах алуурчин олон байгаа шүү дээ. Гэхдээ тэр чинь нээж Аогван чамд асуудал тулгарсан бололтой. Тэр үнэхээр нээж гэдэгт итгэлтэй байна уу? Галын хүчтэй болсон хүн олон байдаг шүү дээ. Тэгээд ч тэр үнэхээр нээж муу юм бол надад тэрнийг алах ямар ч боломж байхгүй шүү дээ. Бид чамайг ямар хүчтэйг мэднэ. Тиймээс битгий мэдэн бодол. Чи тийм ихэн мэддэм бол яагаад тулах бүрдээ нээжад ялагддгийг? Яг шаа. Энэ амьдралд хүн бүр дөөрийн гисэн үүрэг бий. Минийх заримдаа ялагдах байдаг бол чинийх заримдаа нуугдах байдаг. Гэхдээ дайсан үүдэн дээр чинь нэрээд хаалгыг чинь цохих цагт чи харахулсан ч нуугдаж чадахгүй гэдгийг санаарай. Харахаа нэрэ харахулж үзье биз. Ингээд тэр харах шиг болоод дээшээ авирлаа. Удахгүй шин эмх журам тогтно. Чан аваг жи авагтаа үхлийн тулаанаа үргэлжлүүлнэ. Тэр цагт бүх зүйл ор бонгоороо эргэнэ. Тэгвэл чи аль нөхрөө шургах болж байна. Сайн бодож үзээрэй. Одоо надад туславал манай луугийн аваг хожим чамд туслана. Баяртай хуучны найз минь. За ингээд хэд явлаа. Тэр бидэнд туслах болов. Чөтгөр бүрт өөр ингэсэн үн бэ. Тохирсон үнийг нь төлсөн тохиолдолд тэд юуг л бол юу гэх юм. Аавыгаа эмнэлэгт яраад ирэхэд Юншан ахынхаа орны дэргэд сууж байлаа. Аав нь тэрнтэй ярилцах хүсэлгүй байсанд бухимдсан Юншан гадагшаагарч мотоцикло засах гिचэтэл гин өнгөрсөнд болсон нэг үйл явдал нүдэнд нь харагдаж гарнаас нь гал дүрлцээд мотоциклыг нь шатаадаг. Тэгээд галын хүчээ удирдах сурах ёстой болохоо ойлгосон Юншан нөгөө багтаа хүний байранд ирлээ. За сори манайхаа нэг түр пауз авчих. Яг уу гэхээр борон та нартай гялс хамтран ажиллаж байгаа чанар технологиор тэргүүлэгч 80 жилийн түүхт Махимпикс хувьцаат компани монголчуудад зориулсан нэг галзуу юмыг сонирдуулах. Махимпикс хувьцаат компани түүхт 80 жилийн огоо өгтөн 80 ацтантай урамшуулалт хөтөлбөр зарлалаа. Та урамшууллын дугаар болон QR код бүхий тагтай нийслэл хям, бэлтгэгта салями, малчин хям, онцгой чанмал хям, зочид чанмал хям, дээж чанмал зэрэг бүтээгдэхүүнүүдийг худалдан аваад таг дээрх QR кодыг уншуулан промо цэг Махимпикс цэгийн вебсайтад нэвтэрч урамшууллын дугаар болон баримтын зургийг бүртгүүлээд олон бэлгийн эзэн болоорой. Чанар технологиор тэргүүлэгч 80 жилийн түүхт Махимпикс хувьцаат компани. Тэгээд тэрнээс галын хүчээ удирдахыг зааж өгөхийг хүссэн ч цаадах нь татгалзаж байна. Тэгэхээр нь Юншан хариуд нь гоё мотоцикл хийж өгье гэсэнд цаадах нь зөвшөөрлөө. За ингээд Юншаныг сургах ажил эхэлнэ. Юншан бэлтгэлийнхээ хажуугаар эмнэлэгт байгаа Кашаг байн эргэж тэрэнд хиймэл хөл хүртэл хийж өгдөг. Бас өөртөө галт тэсвэртэй тусгай өмсгөл хийж авна. За ингээд тэр бэлтгэл хангагдсан гэж үзсэн учраас багштайгаа шийдвэрлэх тулааныг хийдэг. Тулааны эцэст багтаа хүний баг мултраад унсанд тэр нь хүн биш цагаан толгойтой сар мөгчин байж таарна. Та чинь ингэхэд хэн болж таарч байна?
Би бол 6 чихт самж. Домогт 6 чихт самжийг сайн хүн биш. Харин залтай этгээд гэж өгүүлсэн байдаг үстэй. Чи харин өөрийгөө хэн гэдгийг мэдэх үү? Хичнээн их гэмт хэрэг үйлцснээ мэдэх үү? Чамаас болж хичнээн хүн өгснийг чи мэдэх үү? Жинхэнэ муу хүн чинь чи шүдэ нээжа. Тэгсэн нээжа уурлаад гарч ирсэнд багтай хүн сандарлаа. Удалгүй нээжа алгуулсанд 6 чихт самж тэрэнд нээжагийн уг сүнстэй бүрэн холбогдож чадахгүй байгааг нь хэлж өгдөг. Бас өнгөрсөн хугацаанд олон хүн нээжа болж төрсөн ч нээжагийн хэмжээнд хүрэхээргүй сул дорой байсныг, зарим нь бүр өөрийгөө нээжа гэдгийг мэдлгүй байж байгаад үхэж байсныг хэлж өгнө. Хэрвээ чи үнэхээр нээжа болохыг хүсэж байгаа бол өөрийн астра болох шидэт зэвсгүүдээ олж авах хэрэгтэй. Тэнгэрийн тууж болон сансрын цагрыг. Тэрний хажууд наад дуулагч нь төмрийн сэгэл гэсэн үг. Энэ үеэр Юншаны ажилдаг хүргэлтийн компаниг Луугийн хааны цэргүүд бүсэлжээ. Хэдийгээр тохиромжтой цагийг эртэл хүлээхийг Ягша Аубинаас хүссэн ч Аубин өшөөгөө яралтай авахыг хүсэж байлаа. Тиймээс Ягша өөрөө Юншантай тулахаар шийддэг. Тэр өдөр Юншаныг ажил дээр байж идэл суу эмч ирлээ. Тэгээд ахыг нь сайн байгааг хэлж тэрнээр мотоциклийн шин загвар гаргуулах хүсэлтэйгээ хэлдэг. Тэгсэн энэ үеэр Луугийн хааны цэргүүд дайрсанд Юншан арай ихэн амжиж суу эмчийг аварч чадна. Тэгээд Юншан болон тэрний хамтрагчид Луугийн хааны цэргүүдтэй тулалдана. Энэ үеэр гэнтнийг Луугийн хааны туслах Ягша дайрч орж ирснээ нүдэн дээр нь мэлхий чөтгөр болоод хувирлаа. Ингээд Юншан тэр хоёр шийдвэрлэх тулаан хийцгэн. Эндээс зайлцгаа. Зарим нөгөө талд нэг залуу Аубинтэй уулзаж байна. Аубин тэрнээр нээжаг алуулахаар хөлсөлж байгаа бол л та. Юншаныг эмнэлэгдэр ирэхэд аав нь ахынх нь хажууд байж байна. Юншан тэдэнтэй уулзахыг хүссэн ч дотогшоо орж зүрхэлсэнгүй. Тэгээд сэтгэлээр унсан байдалтай Кашагийн өрөөний гадаа зогсчүүтэл суу юмч очоод тэр нь урам өгч бууж өгөхгүй байхыг санууллаа. Тэгсэн тэднийг дотн байдлаар ярилцаж байгааг харсан Каша дургуйцад ганцаараа дээд давхартай гарч суудаг. Өрөөсөн хөлөө алдсандаа тэр сэтгэлээр их унжээ. Тэгсэн нүднийх нь буланд нэг залуу эмэлгийн өрөөнд гэдэж яваа харагдана. Тэгээд тэнд байсан Юншаны өмсгөлийн боолтуудыг сулалсанд тэнд хэвтж байсан 6 хараад болиулахыг оролдлоо. Луугийн хааны цэргүүдтэй тулдах үеэр 6 хүнд гэмтэл аваад эмнэлэгт хэвтэж байсан нь энэ байжээ. Гэтэл нөгөө нөхөр сандарсанд 6-гийн толгойг дэрээр дарж угаад хүзүүг нь мушгаад тэндээс гарч ирээд Каша руу дайрсанд Кашач тэндээс чадлаараа зугтаана. Нөгөө залууч Кашаг зугтаж чадхааргүй болсныг ойлгоод хутгаа гаргаад алах гэсэн ч ханаас ч юм хүчилтэй тесрэх бөмбөг нисж ирээд дэлбэрч тэрэнд саад хийлээ. За үүнтэй зэрэгцээд далайн зүгээс маш олон тесрэх бөмбөг нисж ирээд эмнэлгийг дэлбэлж эхэлнэ. Энийг харсан Юншан тусгай өмсгөлөө өмсөж эмнэлэгт байсан хүмүүсийг авраад эмнэлгийн орой дээр гарч хүчилтэй бөмбөгөөр харваад байгаа авраг хорхойг олж хардаг. Тэгсэн тэрний ард авраг том галт нээж ирсэнд аав нь шок. Тэгсэн нэг бөмбөлөг нисээд ирсэнд Юншан бөмбөлгийг цохих гэсэн ч түрүүний нөхрийн сулалсан боолтноос болоод өмсгөл нь доголдож бөмбөлгийг алдлаа. Үүндээ уралсан Юншан бүх хүчээ дайчилж эмнэлэг рүү дайрч байсан цэргүүд рүү дайрна. Тэгсэн нэг тулаан чимэгтэй гарч ирээд тэрэн лүү дайрсан төмсгөл нь доголдож тулалдахад хүндрэлтэй болж эхэллээ. За ингээд нөгөө эмэгтэйг зугтсанд Юншан эмнэлэг дээр ирлээ. Тэгсэн аав нь дэлбэрэлтэд өртөөд хүнд шархаджээ. Эмчээ, ямар нэг юм хийлдэ. Та чинь эмч үсттэй. Юншан, ямар ч асуудал тулгарсан бэ. Аав нь цаашид чамайг загнахгүй. Аава, бид хийрээ. Хүчээ гамна. Чамайг анханаас гайхалтай хүү гэдгийг аав нь мэддэг байсан. Найзуудыгаа, ахыгаа, өөрийгөө хамгаал. Миний төлөө сайхан амьдраарай. Ингээд аав нь амьсгал хураасанд Юншан цөрхрэн уйлнаа. Тэгээд аавынхаа өшөөг авахар тэндээс явлаа. Орон 6 чихт самж Луугийн хаан Аогваны ордонд яваад очино. Хааны цэргүүд тэрнийг хоригдох гэсэн ч самж хааны нэрийн хуудсыг харуулсанд дуртай дургу орууллаа. Самжийг дотогш ороход Луугийн хаан шинэхэн олж авсан тэжээвэр мангасаа хараад зогсож байна.
Донгхой хотын бүх ус хаашаа яваад байгаа юм бол гэсэн энэ цэнхэр нөхөр сороод байсан байх шүү дээ. Энэ амтныг дуулууртаа байлгаж сурахын тулд зулцгийг нь ашиглахаас аргагүй болоод байж гин. Тэр яахав? Чамайг дуудуулсан нь нэг зүйлийг тодруулах гэсэн юм. Нээжагийн хүч огцом нэмэгдсэн байна. Тэр бүхэл яг шахуртал ялсан. Тэрнийх нэгэн бэлтгэхэд байгаа юм шиг санагдахгүй байна уу? Арай чи юм биш үз? Би юу да? Би алагд сурах хэвдэ. Логийн хаан тэрэн лөө хойртоод гиндүүлж дайрсанд баг нь мултраад унлаа. Чи 6 чихт самжуу да. Чи чинь бас л нэг чөтгөр байжээ. Сармагчингийн хаан чамайг алжчихсан гэж бодсон юмсан. Тийм ээ, тэр үнэн. Одоо би зүгээр л багны ард нуугдсан нэр гүчөтгөр болсон. Харин хэдэн жилийн өмнө Донгхой хавийн бүх гол нэг шөнийн дотор ширгэж тентхийг захирчулсан голын луунууд бүгдээрээ алга болсон. Тэр зүйлийг чи хийсэн биз дээ. Тэр үнэ. Бурхтын тогтоосон хэм хэмжээ одоо нэгэнд өнгөрсөн. Луунууд бид өрдийн хшигээ дарлуулж амьдрахаа болсон. Энэ дэлхийн бүх гол нууруудыг нэг дор цуглуулсан тэр цагт миний хүч хязгааргүй болно. Энэ дэлхий дээр шинэ эмх журам тогтно. За энэ үеэр өмнө нь Юншан руу дайрсан эмэгтэй дайчин 6 чихт самж руу гиндүүлж дайрахтаа зэрэгцээд Луугийн хаанч улаан туузаараа тэрэн рүү дайрсанд 6 чихт самж тэр дороо баригдлаа гэж. Тэгэд нөхдөө тэрнийг алах гэж байтал мотоциклийн чимээ гараад Юншан ороод ирлээ. Гэвч тэрнийг үсэрж ирэхдээ зэрэгцээд Луугийн хаан шидэт туузаараа хүлээд зогсоодог. Тэгсэн ч Юншан шидэт галаараа туузыг тас татлаа. Нэгэнт Луугийн совдыг гартаа оруулж амжаагүй болохоор энэ удаад ухарцгаая. Зангати танхимын голд байсан худаг руу ухарсанд аавбын ухрахыг хүссэнгүй. Юншантай тулалдахаар шийднэ. Хөөмэн намайг ичхэвтер байдалд битгий л оруулаарай да. Ингээд аавбын Юншан хоёр шийдвэрлэх тулаанд орцгооно. Тулааны явцад аавбын авраг том цагаан луу болж хувирсанд гайхсан Юншан тэрнээс зүгтнэ. Ингээд Юншан аавбыны төмөр нурууг хуу татаж авсанд тэр үхтгийн унлаа. За энэ үеэр арайхийн хөл дээрээ тогтож байсан Юншан руу нөгөө халуурчин эмэгтэй дайрсанд 6 чихт самж хөндлөнгөөс ороод тэрнийг буулгаж авна. Харин нөгөө эмэгтэй Юншанд нээж өмнө нь ямар гай тарж байсныг сануулсанд Юншанд тэр бүх түүх зурсхийн харагдана. Чи хаа явсан газартаа сүрэл авчирдаг. Эзнийхээ ном сумаар тоглож байхдаа чи өөрийгөө зугаацуулахын тулд миний найзыг харуулж алсан биз дээ. Чи ханхүүгийн Луугийн нурууг хуу татаж ард түмэнд нь гай зовлон авчирсан. Чи хизээч хаанч төрсөн. Иргэн тойрондоо дандаа гай зовлон дагуулж идэг. Энэ бол чиний хувь тавилан. Энийг сонссон Юншан тэр үед юу болсныг бүдэг бадаг сандаг. Тухайн үед Луугийн хааны хүүг алснаас болоод Луугийн хаан хэлгэнж энгийн номхон ард иргэдийг устгах дээрээ тулсан байж. Ууралсан нээж Луугийн хааныг алах гэсэн ч аав нь тэрний тэнгэрлэг зэвсгүүдийг нуучихсан байжээ. Эннээс гадна аав ээж нь бас бүх ард түмэн бүгдээрээ тэрнийг Луугийн хаанаас уучлал гуйхыг шаардаж эхэлсэн учраас шорон хөдөлсөн нээж Луугийн хааны өмнө хоолойгоо хэрчиж амиа ягуутгч хийснийг Юншан сансан нь. Наадхаа тавьж явал. Би үнэхээр мангас байж. Чи яагаад надад туслаад байгаа юм? Энэ асуултын хариуд 6 чихт самж өөрийнхөө үнэн төрхийг харуулсанд тэр сармагчингийн хаан сүн үкүн байсан болж таарлаа. Тэгэд үкүн тэрнийг өнгөрсөнтэйгөө зууралдах биш, харин ирээдүгөө өөрчлөхийн тулд хичээхийг сануулдаг. Луугийн хаан гол мөрний луунуудыг дорны тэнгисийн ёроолд хорж, тэдний хүчээр Луугийн совдыг хийлгэж байгаа гэдгийг тэрэнд хэлж өгнө. Тэр луунууд гол мөрний луунууд учраас тэднийг амьд байлгахын тулд цэвэр ус хэрэгтэй. Тиймээс тэр Донгхой хотын усыг тийш нь цутгаж байгаа гэдгийг бас тайлбарладаг. Харин тэр луунуудыг хүлээд байгаа шидэт тууз нь Нээжагийн тэнгэрийн тууз байлаа. Данч чи юу ч хийж чадахгүй. Чи Нээжа биш. Чи анзаарсан биз дээ. Тэр сахилгагүй золиг хүн алмаар санагдах үед чинь гарч ирээд хүнд тусалмаар санагдах үед чинь сураггүй байгаа үсттэй. Чи Нээжа болох хаач байсан юм болоогүй байна. Ингэж хэлээд явсанд Юншан эргээд эмнэлэг дээр ирнэ.
Тэгээд тэнд байсан хүмүүсээс уучлал гуйсанд 6-аг нууцараалсан этгээд дунд нь орчихсон. Тэнд байсан хүмүүсийн үхэлд Юншан ганцаараа буруутай гэж буруутгадаг. Азуулахад Каша ирээд тэрнийг 6-аг алсан гэдгийг бас Юншаны өмсгөлийг эвдсэн гэдгийг хэлсэнд нөгөө нөхөр сандарсандаа хайж аваад Кашаг барьцаалах гэсэн ч Каша тэрнийг өшөглөөд хатнаас унагадаг. Маргааш нь тэд Юншаны хаавыг оршуулсанд тэр юу ч өөрчилж чадахгүй байгаадаа гутарч байгаагаа хэлнэ. Тэгэхээр нь бусд нь тэрнийг урамшуулж тэрэнд итгэж байгаагаа хэлцгэн. Харин нөгөө талд Луугийн хаан Ао Гуанч бас Ао Бинийг оршуулж байлаа. Би ялагдаж магадгүй ч заавал оролдож үзэх ёстой. Би Луугийн ордон руу очиж цэвэр усыг эргүүлж авчирна. Ингэж байж би одоо амьд байгаа хүмүүсийг аварч чадна. Би өөрийнхөө төлөө биш, тэдний төлөө энийг хийнэ. Ингээд тэрнийг явсанд аавынх нь булшин дээр тавьсан хундаг унлаа. Суу эмч гайхаад тэрнийг бариад авсан ч унахчихнаа. Юншан нээжагийн сүнсийг дуудаж гаргаж ирээд тэрнтэй ярилцах гэж оролддог. Хэдийгээр чи агуу хүчтэйч эцсийн эцэст хөөхтөл юм да. Харин би одоо яваад хүмүүсийг аварлаа. Нэг хүнийг биш, бүтэн хотыг аварна. Чи ийм зүйл хийдгүүл ах л да. Хуваа хичээсэн амтан болохоор. Тиймээс Юншан миний бие өмсгөлөө өмсөд ганцаараа тулалдахаар явлаа. Чи хүсвэл нуугдаад үлдэж болно. Чи надад хэрэггүй. Ингээд хэлтэл нээжаач алгуулчлаа. Тэгээд Юншан зоригоо чангалаад доошоо өсөрч ус руу орно. Сэлжэтэл нь Луугийн хааны төмөр авраг загас дайраад ирлээ. Юншанч тэрнтэй нилээ ноцолдсны эцэст намхруулаад авна. Тэгсэн тэрэн лүү том сумаар харавсанд Юншанч тэндээс цугтааж эргээд тэднэр лүү дайрна. Юншан тэдэнтэй тулалдаж Тэнгисийн гүн ёроол руу унж явсаар эцэст нь төмөр авраг загасны тусламжтайгаар Луугийн хааны ордонд ирлээ. Ордны төв талбайд Луугийн совдыг хийж байна. Тэнд байсан амьтдыг бүгдийг тэнгэрийн туудсаар хүлсэн байлаа. Юншан тэднийг чөлөөлөх гэсэн ч болсонгүй. Арга барсан тэр тэнгэрийн туудсыг улаан гараараа чангаасан ч бас л хүч нь хүрдэггүй. Энэ үеэр Луугийн хаан Ао Гуан ирж суу эмчийг барьцаанд авснаа хэлсэнд Юншан яаж чадахгүй боллоо. За тэгсэн Луугийн хаан тэрнлүү давтална. Азуулахад суу эмч самбаачлаад өөрлүүн дайрсан алуурчны төмөр гарыг төмөр хүрдний завсар хавчуулаад гацааж амжлаа. За тэгсэн Юншанч зориг ороод Луугийн хаан руу дайраад орно. Чи намайг ялж чадна гэж бодоо юу? Гарах гарцгүй болсон Юншан бүх хүчээ дайчилсан гинт дотроос нь нээжагийн гал гарч дайснууд руугаа шийдвэрлэх дайралтыг хийнэ. Ингээд бүх зүйл дууслаа гэж бодсон ч Луугийн хааны хүч эргэж сэргээд Луугийн совдыг аваад залгидаг. Чи намайг Луугийн совдыг залгихаас өөр сонголтгүй болголоо. Луугийн совд байхгүй болоход гол мөрний луунууд асар том цунами үүсгэж Донгхай хотыг устгах нь дахиад л чиний буруугаас болж олон энгийн хүмүүс өгөхөндэ. За тэгсэн тэнгэрт хар үл хуралдаж Донгхай хотыг нөмөрч эхэллээ. Луугийн хаан их усыг хорж байсан том совургыг хажуу тийш нь унгаж их цунамиг эхлүүлэх гэсэн ч Юншан бүх хүчээ шавхаад тэнгэрийн туузнаас татаж совургыг буцаагаад байранд нь тавьсан Луугийн хаан уурлаад тэрэн лүү дайрна. Тэгсэн ч Юншан бүх хүчээ шавхаж тэнгэрийн туузнаас татсаар л байна. Тэгсэн эцсийн мөчөд тэнгэрийн тууз хэдэн хэсэг болж юучгүй болтлоо тасарсанд авраг соврогч хажуу тийшээ унаад доор нь байсан луунууд чөлөөлөгдөж авраг том цунами үүслээ. Юншаныг ухаан ороход төмөр өмсгөл нь салж унжээ. Тэрнийг хүчгүй болсныг ойлгосон Ао Гуанч гэдэс рүү гараад зогоод дээш өргөнө. Чиний ам бол чинийх биш. Тэнгэр чамд өгсөн. Тэнгэр чамаас буцаагаад авна. Тийм болохоор чи хинч биш. Чи одоо бууж өг. За үүнтэй зэрэгцээд Донгхай хотод үер бууж байлаа. Тэгсэн Юншан бүх хүчээ шавхаад Ао Гуаны гараас бариад авна. Намайг хэн болохыг чи надад заахгүй шүү. Би чамд өөрийгөө хэн болохыг харуулах болно. Тэгээд Юншан дүрлэлцэн асаж эхэлсэнд Луугийн хаан галд шатаад байж адна.
Хэсэг хугацааны дараа Луугийн хаанаас үнсэл үлдсэн бол Юншанч өөхөдхийн унжээ. Тэрнийг амьсгал хураахад суу хэмж уйлж байсан бол Донгхай хотод үер бууж далаагаас авраг том цунами хотыг бүхэлдэн нөмөрч авахд бэлэн болсон харагдана. Тэгсэн Юншаны нүдэнд гал харагдаж урд нь Нежа гарч ирдэг. Хоёулаа дахиад уулзлаа. Чи нуугдахгүй юм уу? Юу хийж байгаа юм? Би чадах бүхнийг хийсэн. Харин Донгхай хотыг нөмөрч байгаа цунамигаас гэмгүй хүмүүсийг чи аварч чадна үсттэй. Заац. Чи яваад дараагийн төрлө хайдаа. Тэгсэн Нежа алга болсноо Юншаны биенээс юр бусын гэрэл цацарсанд хэдэн хэсэг болсон тэнгэрийн тууз эргээд бүтэн боллоо. Бас Юншаны төмөр өмсгөл эргэж нисч ирээд биед нь бэхлэгдэнэ. Тэгээд асар хүчтэй тесрэлт болж галтлын ухаа цэцэг дотроос Юншан босоод ирнэ. За тэгээд тэнгэрийн туузаараа далайн луунуудыг хүлж бүх хүчээрээ татсанд тэдэнтэй хамт цунамиж зогслоо. Уг хүнийг шинэ мотоциклдаа далайн ирэг дээр ирэхэд далайгийн хуваагдж далайн ёроолоос Юншан сууимч хоёр тэнгэрийн туузан дээр зогсоод ирэг дээр гарч ирнэ. Би тэнгэрийн туузтай болсон. Одоо би жинхэнэ Нежа болсон шүү. Ингээд Юншан мотоциклыг нь зээлж унаад хот руу явлаа. Тэгвэл энэ нөхөр бусад астрануудыг ч олж чадаж магадгүй юм байна. Би амиа алдсан тэр мөчөд жинхэнэ Нежа болж хувирсан юм. Үнэн дээр тэр бид хоёр тийм ч өөр байгаагүй. Учир нь тэр бид хоёр хоёулаа нэг зүйлийг мэддэг байсан. Хэрвээ хувь тавиланч нь чамд таалагдахгүй байгаа бол өөрчлөхийн төлөө тэмцэх ёстой гэдгийг. Энэ бол миний хот. Энэ бол миний ертөнц. Би бол Ли Юншан. Би бол Нежа. За энэ галзуу анимашны тайлбар маань энд хүрээд дуусч байна гэж. За энэ галзуу анимашн та нарт маань таалагдсан гэж бороо найдаж байна. Тэгэхээр энэ галзуу сонирхолтой анимашны хэдэн бороонууд нь чанар технологиор тэргүүлэгч 80 жилийн түүхт Mach-Impix хувьцаат компанитай хамтран хүргэлээ. Mach-Impix хувьцаат компани түүхт 80 жилийн огоо өгтөн 80 азтантай урамшуулалт хөтөлбөр зарлалаа. Та урамшууллын дугаар болон QR код бүхий тагтай нийслэл хям, бяцлагтай салями, малчин хям, онцгой чанмал хям, зочид чанмал хям, дээж чанмал зэрэг бүтээгдэхүүнүүдийг худалдан аваад таг дээрх QR кодыг уншуулан промо цэг Mach-Impix цэгийн вебсайтад нэвтэрч урамшууллын дугаар болон баримтын зургийг бүртгүүлээд олон бэлгийн эзэн болоорой. Чанар технологиор тэргүүлэгч 80 жилийн түүхт Mach-Impix хувьцаат компани. Бороогийн тайлбар ойлгомжтой байж таалагдсан гэж найдаж байна. Таалагдсан бол та нар маань лайкаран бөмбөгтөд өгцгөөгөөрэй. Хэдүүлээ дараагийн бас нэг галзуу сонирхолтой анимашны тайлбараар эргээд уулзцгаая.